Сайн байцгаана уу? Бүгдээрэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Кекс подкастын 3 дугаар улирал албан ёсоор одоо альбан ёсоор эхэлж байна. Тэгээ та бүхэн бас маш удаан хүлээсэн бах. Ингээд 3 дахь улирал албан ёсоор эхэлж байна. Тэрийгээ бүр сансан байж би яга тий. Тий. Кексийг нэлээ утсан байна бит хоёр. Тэгээд 3 дугаар улирлын хамгийн эхний дугаараа бит хоёр бас кексгүй одоо 100-ны талаар ярилцъя гэж бодоод эхэлж байна. Тэгээ мэдээж цаашаагаа бол бит хоёр 7 хоногт нэг дугаараа гаргаад зочин мачнаа ураад ингээд үргэлжлээд явна. Тэгээд 3 дахь улирлын эхний дугаартаа тавтаа морилоорой. Тавтаа морилоорой. За, 100 юу хийва? 100 ажил ихтэй байсан. Гэтэ бас тэг боо болж байгаа ядарсан. Тэг 30 гарангуудаа боож яраа өөр болд юм байна. Нэг ядарч мадраад те. Аргагүй хаа ер нь тэр чинь. Тэгэд өмнө нь бас бид нар ч гэсэн ер нь дугааруудаар ярьжсэн шүү дээ. Золио ер нь 30 моч хүрчээр ер нь өөрчлөлт ордог юм байна. Илүү одоо бас нэг бүтэн нойртой хонхоо өсдөг мэсдэг гэ те. Ер нь бол кекс бид нар хийгээгүй бараг 4 сар болчих шиг боллоо тий. Тэгээд энэ 100-ны 3 сард бит хоёрт бас сонин сайхан юу ийсэн тэр талаараа өнөөдөр яриа гэж бодсон. Тэгээ би болохоор 100 ер нь бас гоё амралтын байдалтай байсан. Ер нь бол нөгөө хажуугаар нь ковид мовидын хөл хорой морой болол тэгэл тоглолт моглолт заримдаа завсарлаа л тий. UB comedy-гийн. Тэгээд кексээ хийхгүй түр амарсан. Тэгээд гоё исэн. Тэгээд 9 сараас нөгөө жоохон өөрчлөлтүүд орнгууд цэцэрлэг сургууль хүүхд мөхт гэл ажил шууд авалцаал эхэлсэн. Тэгээ бид хоёр ер нь бол бас кекс эхлүүлэх гээд бараг сар гарan нэлээд уншчихлаа тий. Тий бэлтгэл ажил та нар бас янз бүрийн нүүд болсон. Тэгтээ тэдний тухай ярих ямар ч шаардлага байхгүй. Ямар ч исэн эхлүүлсэн байгаа. Тэгээд яг ингээд кексийг яриад үзэх юм бол яг Монголдо нэг сенсатлсан зүйл гэвэл нөгөө тэ наадмын үеэр Мартин хажууд нэг ингээд голын ирэг дээр ингээд хоёр ингээд бавлцдаг тий. 100 ер нь нэг тийм тэ бас хүмүүс хэцүү байсан бах уу ер нь тэгэл гол молын ирэг дээр тий. Улаан цай зөвхөр Мартин хажууд голын ирэг дээр юм байсан. Тухайн үед чинь буудлууд чинь ажиллаж байсан билүү үгүй юу? Хаазан байсан байж магадгүй. Би ч зунжангаал өстө нэрээ буудлаа нэ гэдэг хөдөлгөөн өрнүүлээд алсан шин. Яа. Тэгсэн чинь яг аргагүй юм байна да те. Буудлын ингээ хаагдсан тэгэнгүүт нь өөр нэг газарахгүй. Би тэгтээ нэг ерөөс нэг тийм байгаль дээр бол секс хийж үзээгүй янз бүрийн голын ирэх ч юм уу, слайм мод юм уу. Яг хоймод дотор зааж өгсөн байна. 100 тэгээд ер нь хөдөө гадаа яваа. За хөдөө гадаа гэх юм бол за нэг удаа цонжин болдог явсан тэр нь Батат Friends and Family. UB comedy art гэр. Тэ нэг удаа лагер явсан. 3 л удаа явсан байна. Тэр чинь тэгээ байгальтай ихт орохгүй юм уу? Байгальтай майхан дотор юм уу? Байгальтай лагерийн байшин дотор юм уу? Яг лагер дээр бол хийсэн. Тэгээд бас нэг яг нэг түүх яриа да. Тэгэд би үнэ ярьжсэн тий. Ярьжсэн. Зоологийн түүхүүдийг би бас ярих чадaltaй. Зоолоо ингэ нэг удаа бийжсэн байхгүй юу? Тэгэж ярьжсэн тий. Чи яар. Тий, би яасан бэ гэвэл ингээд тэр чин 100 яг ил халуун үе байсан. Тэгэл орой бодон дээрээ сууж ийсэн. Хийцгүрээд. Хэл ингээд тиндер дээл. Нэг охинтой танилцаал. Нэрээ залог тиндерт эргээд оруулсан. Нэг охинтой матч хийгээл хаа ингэ чатлал инстаграмаараа солилцоол тэгээл юу хийж ийн гэсэн чи юмгүй дээ ингээл тэгэнгүүт нь би тэгээ ганцаараа амьдарч байгаа. Хүрээд ирээч те. Уулзах манад уулзах уу тэгээ дар суугаад гоё уулзалтай гэсэн чи нөгөө охин чи үгүй манай аав ч өөр намайг гарахгүй би дээрсэн мэд гадагшаа явж болохгүй. Тэгээ манад хүрэх гэж. Гэтэ насан туршсан охин байсан шүү та 20 идтэй тий. Тий. Тэгэнгүүт нь би гайхаал гүү танах руу яаж очих чи ганцаар байгаа мө гэсэн чи үгүй би лагер дээр гэрээнд тавина. Тэгтээ манай нөгөө юуны хан аймаар зузаан. Би укулелед тоглосон ч гэсэн ерөөсөө
юу ч болдгүй юм а. Зүгээрээ хүрээдэргээл тэгэл ажил өрөөнийхээ хинт сонсдгүй юу? хинт сонсдгүй юм а гээл тэгэл. Гэтэ шүнжэнгээ укулеле тоглуулсан. Гээ. Нөгөө охин нь укулеле гэж. Өглээл гэж. Яа, тэр охиныг укулеле шиг төсөөлж ирсэн гэдэг арай жоохон нэг тийм юу контрабас шиг байсан л та. Гитар шиг бэлхүүсийг яг тийм байгаагүй. Тэгэл том байжтэй за. Тэгэл ядж хат манай нэг найз байсан. Тэгэл найз машинтай. Тэгэл манайгаа юу лагер өргөд өгөөч гээл. Чи нэг Батсүмбрийн өмнө чи юу арга хүнтүлөө. За тийм бах нэг жоохон өксүр нэг юу 15 км. Тэгэл яваал шүн 9 алдад тэр охины нэг лагерийн тэр локейшн дээр нь очиол. Зинлидэд атсан гэсэн. Зинлидэд. Би зинлийн анхны удаа хэрэгжүүлсэн. Тэгэл яг ингээл нөгөө хүн чинь цаанд тэн ингээ зогсож ийн ингээл за өгшөө манайгаа энэ чинь ингээ болгож ингээ за баяртай гээл. Тэгэл яг баяртай гэснээр би нэг юм хумсралдаг. За одоо тэгээд энэ охинтой уулзраа олохгүй бол тэгэл харих яаж харих вэ? Гадаа хонолтой нь шүү дээ. Алхаа тарилтай чинь. Тэгэл ямар ч охин байсан тэгэл одоо аргыг нь олохгүй болохгүй шүү дээ. Тий. Тэгэл нөгөө хүн чинь ингээл манай юу гэрхэн биш унтааг байна. Хойлоо гадаа хүлээж. Тэгэл байшингийнх нь ард нөгөө би дарс авч дарсаа уугаал суугаал. Нэг сони юм гэвэл яг би ингээ юу завлаа суудсан байсан. Нөгөө хүн чинь ингээ хэлсэн. Нэг мэдсэн чинь бүр ингээ арт дийдэг. Нэг мэдсэн чинь хөгч эхэлдэг. Гадаа юу? Энд чи байгальчтэй гэж. Би анхны удаа лагерь хард хөвөлж үтсэн. Тийм юм болсон. Тэгээ дараа нь нинжадах амар хэцүү байсан. За одоо яг ярихын одоо юун дээр Facebook дээр Messenger дээр юу актив байхаа болцсон байна. За унтлаа. Тиймгүүд хаалган голонгуудаа яг нэг том нэг том заалаа том өрөө байгаа шүү. Тэгээ том өрөөний идэвхтэй хаалга манайх шүү гэл тэгэл гэлс ингээл тийшээ чи ингээ ороод дэвтөрийн нэг баг юу вэ нэг бүтэн дарс газтай басмаас ууцсан тэгэл яг өрөөлөө оронгуудаа пиццтэй байжтэй гэж санаж байгаа юм чи. Пиццаагүй. Тэгээ буцаа гарах шиг бас л асуудал шүү дээ. Баригчул яах юм те тэгэл хэцүү шүү. Тэгээ би бас дотор нэг хүсчихсэн маань нэг баригдаж үсэх юмсаа гээд. Чи бас амар сонирн байгаа шүү. Амьдрал бас тохиолдох сонин тохиолдол шүү. Юуны Санжаагийн нэг мөчлөг байсан шүү дээ. Нэг лагер дээр ядж хахад бас адилхан тэгэнгүүт би бас бодвол бас баригдаж үсэх юмсаа. Чи тэ баригдаж үзчихсэн үү? Гişгүй. Би өмнө юугаар подкастер нэг ярьжсэн нэг X-ийн ээжт нэг барьжсэн. Эвгүй л юм бэлээ ингээд гацалтанд ороош. Харангуутаа гацаад ингээд яг харц ингээд тулгараад тэр нь амар slow motionтэй тэгээд тэр хүн ингээд харж бантснаа ингээд гарч явж байгаа хэсэг. Жох эвгүй л идэг. Эвгүй байдг шүү. Тий. Тэгэнгүүтээ нөгөө хүнтэй бас яагаал яг төвлөсөн юм аа ингээд хийгээл өглөө нь бас хамт ингээ нинжадал гарсан. Тэгээ агаар дээр санах ер нь гоё эсэн. Гэхдээ би юу хэлж ийсэн билээ нэг юм хэлж ийсэн тэгээ. Зүудэлдэг үү? Тэр охин ингэж хэлдэг. Би одоо нөгөө өмнөх юу секстэх хүмүүсийг ингээ өмнө ингээ зүүдлээд байдаг. Тэнгүүт нь би өмнө молпотыг ганааг зүүдлжсэн. Тэгээ чамайг бас зүудэлсэн. Намайг бас зүудэлсэн гэж хэлсэн. Сонин энэ үзэж хардаг хүн юм шиг. За надаа яг тийм хүн ирэх гээд байна. Зүудэлсэн л бол ямар нэг байдлаар хийн гэдэг тийм зарчимтай байж тэртэй. Яг гоо лагерийн дурсамжууд байсан. Гэхдээ би дахиж юу татмааргүй байсан л да. Би ч одоо 100 ер нь бол тэрэлж рүү баг 2 3 удаа явсан байгаа. Тэгээ тэрэлж нөгөө октод болгон явдаг газарлаа яваад. Тэгтээ тэнд чинь тийм юм болдгоо юм байл л штэ. Октод чинь тэрэлж рүү нэг тэгж амар бавлцгаад яваад идэх юм байл л штэ гэхгүй. Би бол нэг 2 3 удаа нөгөө Potas Friends and Family руу яваад тоглолт үзгээл явсан л та ер нь. Хамгийн гоё чинь юу яална байсан бэ? Би нөгөө хамгийн сүүлийнх дээр нь ажиллаад тарчаа бүгд орой утсан болохоор нөгөө К эднэрийг үзэж чадаагүй.
сольжаасыг үзэж чадаагүй. Тэгээд яг 290 мөр эднэр явсан. Тэднэр бол гоёс. Оройн бороо ороод тэгэл бороонд бүр бүжгэлж мөчлөл. Тэр болсон. Тийм. Молпедиагийнх тэр жоохон хоцроод очсон болохоор тэгээд тэгтээ яг дэжгүй гоё илээсэн л да. Тэгээд нөгөөдг нь болохоор хин бэлаа. Яа хамтлаг байлаа. Something bro эднэр байсан. Тэр бас гоё байсан ер нь. Дэжгүй ямар ч байсан 3 удаа очсон. Тэгээд би бас ингээд бас 3 удаа хагасаа мэдсэн өдөр болгоо очиод бас ямар нэг байдлаар те зуны сайхан дурсамжийг байгальд үлдээх юм болов гэж бодоод битүүхэн дотроо Аз фармаас өгсөн бэлгэлсэн хэдий юугаа аваад явсан байдаг байгаа. Тэгтээ чатаагүй л те. Шумууланд л бавуулсан яг үндэ. Гэтэ play safe би бол бүр дасцсан надаа таалагдсан. Гэтэ хамгийн сонир манай нэг гэрээ хажууд ч Аз фарм байдаг. Би тэгээд нэг 2 сарын өмнө Аз фармаас бэлгүүж авах га орсон чинь play safe байдгүй. Тэгээ би сая нэг юуны жимсний дэлгүүр байдгийг хануу гэд. Тэ. Тийш орсон чинь тэнцэн play safe байгаад байдаг. Эфэс дотор байл шүү дээ. Тийм үү. Бас харагдчихэл. Тий яваа энэ тэнүүгээр байдаг. Нэг бол барт надад таалагдаад байгаа юм. Бартай нөгөө нэг хараа хайрцагтай нэг нарийнхан. Тэгвэл тэр бөөрхий бол жоохон авахд төвөгтэй. Ингэж онгойлгож жоохон төвхтэй юм бэл тээ. Ингэж нугалдаг юм хуурч муугтай. Уутнаас салж болохгүй. За яг би бас нэг ганц хоёрыг хэрэгэлсэн байна гэж. Тэгээд тэрэлж рүү явсан. Ер нь бол 100. Тэгээд өөр хөдөө гадаач нэг яваагүй ер нь л. Тэгэл нэг төрсөн өдөр мөдөрт сая ер нь бол явсан. Амар сонир төрсөн өдөрт явсан шүү дээ би. Тий. Тэр нь болохоор ер нь бол нөгөө LGBT хүмүүс ерөнхийдөө хөвчлэн байсан. Тэгээ би өөрөө тэнд straight гэдгээ коммот хийж мэгээд бараг straight хүн амар зөөхөн зөө бараг 20 30-уулаа байхад чинь тэнд нэг 2 3 хаан straight байгаа л тэгээ. Тэгээ юуны тий цөөнх байх ямар байсан бэ? Цөөнх байх бас хэцүү байсан. Straight хүн надад олдохгүй. Амар хэцүү байсан. Тэгээ хайгаад олдож молдохгүй айгүй хэцүү. Тэгээд ер нь л яг тийм private төрсөн өдөр байсан байхгүй. Тэгээд нөгөө dress code нь болохоор юм галзуу fuck gender гэдэг нэртэй. Тэгэнгუთ нь одоо хөөс бол юу ч биш гэдэг тий тиймэрхүү утга санаатай. Тэгээд ихэвчлэн одоо задгай тий бараг шалтаа шахуул хүмүүсийн төрсөн өдөр тэмдэглэсэн. Тэгээд тийм тайлбар байсан юм уу dress code нэгээд ер нь байсан. Яг нөгөө тэр event дээрээ урилгатай дээрээ тий хувцсан тийм секси байх хэрэгтэй. Fancy. Гоёсэн тэр бол сонирхолтой. Бас амьдралдаа бас айгүй сонин тийм төрсө төртөж үзсэн. Тэгээ тэрэн дээр бас нөгөө агнууш нэлээд их зураг мураг аваад тэгээ би тэр зургийг нүцгээс айгаад байгаа. Ямар ч амар зураг гарсан юм бэлээ. Үзэхгүй гэсэн амьдралдаа ерөөс үзэхгүй. Гэтэ бүр хөгшөрсний дараа гинт гарч ирэх байхаа тэр. Энэ зингэл ингэ шалтан байж байгаа. Тэгээд ерөнхийдөө тийм LGBT төрсөдөр дээр би LGBT төрсөдөр дээр очиж байгаагүй юм байна. Одоо нөгөө Pride Week ч юм уу Pride Month эднэр болохоор ингээд нөгөө партинууд болдог штэ. Тэрэн дээр болохоор хүмүүс яг нэг тийм амар зүрхтэй dress code байхгүй зүгээр л энгийн яг парти идэх гэж байгаа хүмүүс яваад идэг штэ. Яг тэр төрсөөр зүгээр л LGBT шиг харагдах хэвчээ. Тэр event дээр болохоор бүр амар тийм sexy гэдэг бол ингээд бүр хамгийн дээд зэгтээ хүрсэн. Тийм пари болсон. Хальт чадвал мөнхөө эдит хийвэл дундуур нь ганц нэг зураг оруулж хараалээ за. Тий. Тэгэнгүүт нь энэ транс чинь ямар гоё даашин зүссэн байна аа. Бүгдийг нь оруулах би өөрийнхөө гол яахгүй бол хүмүүсийн зургийг бас хамаагүй яаж болох байх. Тий. Тиймэрхүү сонтой байна. Өөр одоо юмд чи юунд явлаа? Гэтэ юу? Арт гэр тий. Тий арт гэр. Гэтэ юу тэр LGBT төрсөдрийг дуусгачих юм. Ер нь straight LGBT төрсөдрийн пари тэмдэглэх бол нэг ялгаагүй байна уу? Үгүй тэр бол бүр ингээд бүр надад л ингээд хүмүүсийн хийдэг төрсөдрөөс бүр шал өөр ертөнцийн private байсан VIP байсан. Тэгээ нөө хизээч амьдралдаа ингээд хүн шалтандуу ингээд би хүний төрсөдөр төр явж ин гэж төсөөлөхөр байгаа байхгүй. Тэгэнгүүт за хагас нүцгэнэлтэй яг шалтанч биш. Тэгэнгүүт тэнд би ингээм амар чөлөөтэй байж чадаад байхгүй хинээс ч одоо нэг санаа зовхгүй ичгүй яана би бүдүүн штэ ч юм уу эсвэл одоо яана би одоо хөхөө ил гаргаад штэ ч юм уу тэгээд санаа зовхгүй
тэр нөгөө LGBT хүмүүс чинь намайг бол нэг сонирхгүй штэ тий. Одоо энэ хүүхэн гэж хизэж харахгүй штэ тий. А би магадгүй амар олон зүгээр стрит хүний дунд байсан бол айгу өөрийгөө айгу барьж мариалч юм уу тий. Яана мана гэл санаа зовлт их байсан баг. Тэнд бол ингээд яг шал өөр ертөнцид очсон юм шиг тий. Тийм санагдчихсэн. Яг нэг хоног зүгээр л энэ амьдралаас салцсан нэг өөр ертөнцид очсон юм шиг санагдчихсэн. Тэгээд баг ингээд 4 хаус түрээсэлсэн. Тэгээд бүгдээрээ зориултын хувц мовцомссон. Тэгээд идэж уух юм амар хангалуун. Тэгэл шүнжэнгөө шавцсан да. Монгол стрейтүүд LGBT-аас ялгаагүй тэгэл тас мас үсрээл тийм. Тэрүүгээр бол нэх ялгаа байхгүй тий. Тий. Нэг эмэгтэй хүнтэй нэг бол өмсөлдсөн. Нэг bisexual охин байсан байхгүй юу? Тэг ингээд хараар ингээд тухмахаа бутцсан. Яг өмсөлдсөн чи миний тухаараар. Маргааш өглөө тэр охинтой өмсөлдсөн октод харваа санчгүй зэ бүгд тухан дээр хар. Ой тийм чи нэг хүн өглөө басаа шээжсэн чи хаар болсон тий. Тэсэн чинь нэг юм шохоо шиг юм нэг юм рембо өнгөтэй шохоо байгаадсан байхгүй тий. Тэрүүгээр ингээл хүмүүс биен дээр ингээл юм зурцгаагаал байсан ингээл рембо өнгөтэй нэг юм шохоогоор тийсэн чинь 0-ын суудл ингээ 2 рембо болчихсон. Бүксэн дээр нь зурцсан. Тэгээ суунгот нөгөөтгөн сул төр дээр наалтад үлдсэн. Амар funny юмнууд бас харагдчихсан. Гоё байсан ер нь л. Ер нь галзуу пари байсан байна. Бас амьдралдаа айгуу сонирн паринд очсон шүү. Тэгээ хоёулаа ч бас нэг хамт байсан парнууд тэгээ Батат Friends and Family нөгөө тэгээ Карата бүс молынх нь байдаг. Яг хамгийн сүүлийн ээлжин дээр нь бит хоёр цугтаа очсон. Тэгээ гоё байсан те ер нь бол маргааш нь өдөр нь бүр аяй гоё чийлээс те. Тэгээ гоё байсан гэхдээ би бас тэрэн дээр бас асуудалд оргосон те. Ер нь манай залууч бас асуудалд орчих гээд идэх шүү. Тий. Тэгээ яг энийг яриад яах вэ? Тийм бас нөгөө хүмүүс нь үзчихэж магадгүй тэгээд тэрнээс гадна 100 бит хоёр бас UB comedy-гийн бас нэг ивент болсон. Цанжин болдгийн тийшээ тий. Гачууртын тийшээ. Гачууртад юу чинь 9 Presidents гэдэг газарт тэнд UB comedy art green тэгээд намна гэдэг яг уламжлалт харваа. Артын хуучны одоо юуны тий. Тим ивент болсон. Тэгээ бид нар UB comedy-гийн пэйжээр ер нь бол бичлэгүүдийн бүгдийг цацсан байгаа. Тэрэн дээр бид хоёр бас цуг очоод нэг хонсон тий. Нэг хонсон. Гэхдээ нэг хонсон гэдгээрээ бол тэгэл зүгээр хонсон байхгүй. Тэнд хамгийн гоё болсон юм нь саунд орсон. Тий. Би гэхдээ одоо бүр 7 хоногт 3 удаа тогтмол саунд орж байгаа нэг газар membership авсан байгаа. Тэгээд ер нь саунд орох амар эрүүл би одоо нэг жимд 7 хоногт 3 удаа бэлтгэл хийж байгаа болохоор тэгэл заавалчгүй бэлтгэлийн дараа оройн саунд 10 минутаар 3 удаа ороод тэгэл амар кул байгаад байгаа. Гоё эрүүл мэндэд угсаа амар хэрэгтэй л да. Тэгээ хамгийн инээдтэй нь бид нар тэр нөгөө газраа ингээд UB comedy-ийн бөөнөрөө байрлалцсан. Тэгээд байжгаад ийм яг нөгөө тэр байшин дотроо саунтай. Тэгээд бид нар бөөндөө саун орё гэд маргааш нь. Тэгээ бас нэг паян байсан юм а. Энийг бол ярьж болно. Бүр нэг тэр нэг хаус дотор ингээ шоу болж байгаа. Тэгээ мэдээж шүн 3-4 хүртэл ингээ үргэлжлүүлэн тэгэнгүүт би бүр ядраад за хаана айтайхан унтаж болох юм бэ гэж бодоод тэгэнгүүт нь яг байны өрөөнийх нь хажууд нь ингээ саун байж идэг. За энэ саунд ороод ингээ унтчих доо гээл тэгээд тэ айны хүншлээ ингээ нөмрөөд ингээ яг ингээ тарч шоконд ороод ингээ нэг унтж ийсэн. Тэгсэн чинь нэг мэдсэн чинь ангараг найз охинтойгоо нойлоор орж эхэлтий. Тэгэл тэр хоёр юм яриалаа ингээл тэгэнгүүт нь гинт юм болох гээд байгаа юм шиг надаа юу санагдаад тий би шууд хэлсэн л дээ. Хөөж би энд унтж байгаа шүү. Нөгөө ч орж ирэл тэгэл тэгэл жоохон юм ярьж байгаа л тэгэл ангаргийн найз охин жоохон юу согтой байсан болохоор ичгээ байхаа болсон тэгэл юм яриал ингээл тэгэл яваал өгсөн. Тэг би чимээгүй байсан бол бас нэг юм нэг ирч болох байсан гэж. Тиймэрхүү юмнууд ч бас жоохон сонирн байдаг те. Чи одоо яг барих хүн нь болох байсан биш тэгсэн бол. Хилэг бол. Гүр ингээ барьж үзэх байсан биш түүнийг. Нөгөө шилэн те хаалганаас надад чи нэг ингэж мэдсэн те. Сая толгойн ингээд тасчихсан үгүй юу? Тэгээ юу яагаад маргааш нь бид нэр бөөндөө саун орё гэд тэгээд би ганцаараа эмхтэй.
Тэгээд Бата. Бэги, Золоо. Гана. Жаки. Тэгээ бид 6 саундараа. Тэгээд бүх эрэгтэйчүүд бандажгүй байсан, Жак бандажтай байсан. Мэдгүй харин жоохон нуугаал хэлээ гэж. Жак маа нуугаад байсан. Чи гэхдээ бидний цэгээ бол бидний бэлэг эрэхтний бүгдөө ингэ харсан. Гэтэ босоогүй байсан шүү. Тий, асуух юм байвал. Тий асуугаарай гэж. Би болохоор зүгээр халааттай орсон байсан юм а. Тэгээд энэ хэд маань ер нь бол бүгдээрээ сайхан нүцгэн. Тий нүдэ нэг тэгж баясгасан юм байна. Секс хийгээгүй гэхдээ боо харлаа. Хийгээгүй тэгтээ харсан. Гэтэ нүдэн ч гэсэн жоохон баясагтэй гэж. Гэтэ эмэгтэй хүн чамд ер нь тэр мэдрэмж ямархуу байсан бэ? Би чинь ер нь саунд бол Европ ч гэсэн саунд ороход тэгэл эрэгтэй эмэгтэй хүн ингээл бүцгэн ороод ингээл сууждаг. Тэгэл нэг тийм амар том асуудал байхгүй. Дээрс нь би бас нэг амар галзуу юм хийсэн юм аа. Богд бол юу? Тий, богд бол. Богд бол дээр гараад орой дээр өглөө эрт гараад тэгэнгүүт нь төтгөн зураг аваад ингээд зогсож байгаа. Тэгтээ надаа би юу гэж бодсон бэ гэвэл хүн өөрийнхөө байгаа биенээсээ ичих гэдэг нь ямар тэнэг юм бэ? Тэ? Тэ штэ. Ер нь бол хүлэн зөвшөөрөх гэдэг зүйл амар чухал юм шиг байгаа юм. Тэгээ би бас яг хөө тэр саунд ингээд орж явахдаа яг хөө ер нь бол ганцаараа эмхтэй байсан болохоор би халааттай л байж байгаа юм л та. Гэтэ ер нь бол ингээд хүүхдүүдийг одоо ингээд шалтан малтан хүн харангуут нь ингээд нүд мүдийн дараалч юм уу те эсвэл одоо үзэж болохгүй гэдэг зүйл бас жоохон буруу юм шиг санагдав. Би ер нь бол гэртээ хүүхдүүдийн хажууд майжууд бол хамаагүй шалтан малтан явчихдаг байхгүй. Тэгээ энэ маань өөрөө нөгөө бас яг биний юм ирсэн ч үйдэг гэсэн юу? Үгүй. Гэтэ тэрийг бол тайлбарлаж өгсөн эмэгтэй хүнд ийм өөрчлөлт гардаг мардаг гэдгийг. Тэгээ ер нь яг тиймэрхүү бид нар чинь нэг тийм амар илүү ч юм уу өөр гаж ч юм уу хорвоогоос хин нэгнээс өөр шал өөр юм байхгүй шүү дээ тий. За жоохон хэмжээний хувьд юм уу өргөн бүдүүн эсвэл нарийнхан туранхаа ч юм тийм юмны хувьд ялгаатай болохоос биш. Нэг ялгаатай юм байхгүй учраас ер нь бол амар тийм эвгүй бол байгаагүй ерөөсөө. Би өнөөдөр саунд орж байхад бол бүр 3 аав байсан. Тэгээ хүнэртэйгээ хамт ингээ саунд орцсон. Тэгэл гоё ингээ тайлбарлсан. Тэгэлэр амар кул байгаа байхгүй юу? Яг ерөөсөө ямар ч жижигхэн байхгүй. Тэгэл зүгээр ингээл ийм байгаа гэл гоё ингээ боловсралж өгж байгаа. Тий. Бүр багаас нь л эн чинь болохгүй штэ, нууц штэ, яста муухай штэ гэдэг хахаар хүүхдүүдэд бас амар хэцүү ч юм уу эсвэл өсөхт нь бас айгүй сонин байх бах л гэж бодож л та. Тэрнээсээ үүдээд хүн өөртөө бас нөгөө би эндээ дургу байдаг ч юм уу, тий хайргу байдаг ч юм уу, тиймэрхүү юмнууд гардаг бах л гэж би бодоод баг штэ. Тэгээд одоо жоохон харвинтай байна уу, бандгар байна уу, эсвэл ямар ч байна. Ямар ч байсан л бид нар яг л нэг ижлэхэн биетэй бүх хэрэгт нь адилхан тийм чинь надад бол нэг тийм муухай ч юм уу эсвэл онцгой сонин эднэр байгаагүй. Тэгэл хэвийн гоё л байсан ер нь бол. Тэгэл хөвчлөлтэй 10 минут амар халал дээшээ суувал бүр амар халал тий. Тэгэл хоорондоо инээдтэй жокууд яриад инээцгээл амар хөвчлөлтэй бас зуны бас гоё дурсамж исэн. Тэгээ сауна орох бас гоё. Гэтэ би ингээ заримдаа сүүлийн үед чинь одоо бүтэн сар бүх саунууд орж үзлээ. Чи баг өдөр болохоор одоо юм шүү. Өдөр болгоороо гэхдээ баг. Хамгийн гоё нь хаана вэ? Хамгийн гоё саун гэх юм бол надаа Encanto яг гоо орчны үед гоё санагдж байгаа. Гэхдээ үйлчлэгээ бол жоохон тиймэрхүү байсан. Соёл wellness руу орж үзсэн. Орчин ч гэсэн гоё, саунд ч гэсэн окей байсан. Тэгээ үйлчлэг надад амар гоё таалагдсан. Надаа юуны Go комплекс үйлчлэг нь маш хорооллын Go комплексийн үйлчлэг нь маш их таалагдсан. Хүмүүс амар гоё байсан. Саунд яг уу саунд бол жижигхэн байлээ. Тэгээд нөгөө Encanto тэгээд соёлтой харьцуулах юм бол арай одоо жоохон хуучин. Гэхдээ үйлчлэг нь гоё байсан. Тэгээ саунд ч гэсэн сүлд нь оронгууд нь бас гоё саунд байсан. Жоо хуучинсаг гэхдээ окей надад санагдсан. Тийм байна. Цэцэг зочд буудлын саунад бол амар таалагдж байгаа. Тэгэхээр тийш тийч бол арай жоохон нэг тийм цөөхөлөө ордог. Барайн бас амар гоё. Сайхан барай хэлгэж мэлхэнсэн. Би сүүлд нөгөө нэг хүзүү эвгүй болцсон. Тэгээд нэг барай хэлгсэн.
Гэхдээ зүгээр л хүзүү толгойных л хэлсэн л те. Тэгээ ер нь гэхдээ ингээд нөгөө жоохон шохоожж эхэлсэн байна гэд байнгын нөгөө суугаа ажил хийгээд байгаа болохоор хөдөлгөөн жоохон дутаадах шиг байгаа юм. Тэгээ шохоожлт өгөөд эхэлсэн байна гэд хичээлээ тийм болохоор бас тасгал хөдөлгөөн те кекс мексээсээ хийхгүй л. Би жоохон ингээд толгой молгоо ажиллахгүй л. Би 7 хоногт нэг удаа юу барианд явж байгаа. Тэг бүр надад амар таалагддаг. Би бол миний хувьд яг амьдралаас авдаг кайфуудын нэг нь тэр юм шиг санагддаг. Одоо бүсгүйчүүд чи ер нь ингээд ийм гоё массажинд ороод твтээ ч юм уу нүүрэндээ маск тавиулж ийлж мэлүүлээ твтдэг штэ тий. Би тийм юм өөрөө амар дуртайхгүй. Гэтэ нөгөө байнгын орж амждаггүй. Гэтэ ямар ч байсан хаяа гайгүй их мөнгө зөнгө олсон ч юм уу тий цалин малин бос үедээ 100 мянга ч байна уу хэдэн мянга ч байна. Ямар ч байсан нэг удаа тэгж өөрийгөө баярлуулахад бол надад амар гоё кайфтай. Тэгэл нэх гоё болчдөг тий. Би бол өнөөдөр бол амар гоё байсан. Ягаад гэвэл өглөө нэг ажил амжуулчихвал тэгэнгүүт нь юу саунд орж байгаа юм. Саунд ороод те 3 удаа өнөөдөр ихтэй нэг 10 минутаар 7-8 минутаар орж байгаа л саундор 3 удаа ингээ орчихвол тэгээ яг гоё болчихвол тэгэнгүүт нь очиод нэг бүтэн биеийн цагийн бараа хийлгээл барайгаа гоё хийлгээл тэгэл гоё стрессээ тайлал бүх биеэ гоё ингээ судалсан. Тэгэл тэрнийхэн дараа ингээл одоо тэгээ Chinese гоё хоол идэл тэгэл өөр хүсэх юм алга. Амьдралд нэх их хүсэх юм байхгүй дээ гэж. Тэгээд ер нь ингээд бит хоёр зуны 3 сараа айгуу гоё өөрсдөө ингээд сайхан амрах чөлөөт цагаа сайхан өнгөрүүлэх тиймэрхүү зүйлүүд бол хийсэн. Тэрнээс гадна 100 бас нэг онцлогтой болсон зүйл гэвэл бит хоёрын Keks podcast-ийн 1 жилийн пар явсан. 1 жилийн пар явсан. Тэр амар гоё болсон. Ер нь бол торт бүр суперсэн тий. Та нар тэр тортын зургийг бол Instagram дээр харж болно. Keks podcast-ийн Instagram дээр тэрэн дээр бол торт бол амар том ёо. Тэгээ бүр хүлээлтийг бүр давсан тий. Мангар том тэгээ яг тавьж байгаа тийм бовны одоо юутай хэлбэртэй тийм торт байсан. Тэгээд бит хоёр гоё тайзан дээр подкастын талаар ярьцгаагаад тэгээд бас зочин артистууд зөндөө байсан. Тэг яг тэр Bota Keks бол яалчгүй тий хамгийн оргил хайлайт. Хамгийн гоё зүйлнээс тий. Тэгээд юу дараа нь тэр чинь хатаацсан сахар байсан бэ? Хатаацсан сахар одоо манай гэрт байгаа. Гэтэ тэрийг чинь бүр за төгөлсөн. Гэтэ би дотроо тэгж бодож үзсэн. Энд бэлгэвч өгөлж байгаад хийж болох л. Жаахан тийм юутай чившилтэй нэг тийм лубриканттай бэлгэвч явал бас болох л та. Гэхдээ амар том юм билээ тий. Тэрийг чи хатаж үзсэн. Тэр чинь бүр хатаад бүр хатаж үзсэн. Амт нь жоохон сонин зүйлээс одоо 0 сахар тэгээд нэг юм сонин юм билээ. Тэгээ хаз гисэн чи амруу орохгүй. Амар том биш. Тэрний зургийг бас чадвал оруулна гэхгүй. Гэхдээ тэр юуг яасан тэр тортыг кекийг хийсэн хүн яг тэр бовыг амар ханаас инспайрасан бол тээ. Харин тэр нэг өнгө мөнгөнд бүр яг нэг тийм гойж жомж өнгө мөнгөнд. Тэгээд бид тэр арена ер нь бол найзуудтайгаа урьдсан. Тэгээд үзэгчд маань ирсэн бас манай яг дугаарыг сонсдог хүмүүс маань ингээд асуулт хариултын тэмцээнд оролцоод тэгэл 3 асуултанд хариулсан үнэ тайзан дээр гаргаж бит хоёр тусдаа яг зөвхөн тэнд байгаа хүмүүс үзэж болохоор юм ярилцлага маркийн юм хийгээд айгу хөвгөлтэйсэн. Тэгээд дараа нь ботхусээ тавиад бид нар бүжиглээд би чинь тэнд товцмогцаа тайлж бүжиглээ бүр алаад Мико бүр дуудуулж өгөөд Мико манай 1 жилээ хөтөлж өгсөн. Тэгээд ер нь бол тэр орой бас амар гоё юусэн. Бит хоёр хувьдаа бас Keks гэдэг подкаст эхлээд 1 жил болсон. Өөртөө гоё ингээд юм хийж байгаа юм чинь өөртөө сайхан баярлалаа гэдэг утгаараа найзуудаа тий клубийнхан тагаа бөөндөө Keks-ийнхаа 1 жилээ гоё тэмдэглэсэн. Гоё тэмдэглэсэн. Тэгээ бодлон чинь цаг хугацаа ямар хурдан өнгөртөө тий. Богинохон хугацаанд тий. Дүнгиж нэг саяхан эхлүүлсэн юм шиг санагдсан. Тэгсэн чи одоо бүр юу вэ? 40 дугаар болсон season 3 ингээ эхлүүлж штэ. Тэгээд одоо ер нь бол ингээд бит хоёр эхлүүлчихэж байгаа юм чинь цаашаа 7 хоног болгон тогтмол явна. Тэгээд бит хоёр бас эхлүүлэх гэж зөндөө уншсан. Тэгээд ямар ч байсан өнөөдөр эхлүүлж чадлаа. Тэг ямар ч байсан эхлүүлж чадлаа. Баяр үргэе. Баяр үргэе. Ер нь бол альва юм дээр зөндөө олон бэрхшээл өгдөг. Тэр бэрхшээлүүдийг ингээд давж чадсан. Тэгээд ямар ч байсан эхлүүлсэн. Тэгээд дараагийн дугаарууд бол амар
хөгжилтэй гоё болно. Сонирхолтой зочд бол байгаа. Тий. Тэгээд кексийн сонин сайхан та дээр маань бас сонин сайхан юу вэ? Комментаар бас бид хоёртойгоо хуваалцаарай тий. Тэгээд бид хоёр ер нь бол орох зочдуудаа ерөөхдөө төлөвлөсөн. Тэгтээ яг нөгөө зочдууд маань яг урилгыг маань хүлээж аавн авахгүйгээс хамаарат янз бүрийн өөрчлөлтүүд бол харах бах. Тэгээд та бүхэн ч гэсэн бас подкастаараа хэнийг оруулмаар байна эднэрээ комментаар асуултаагаарай. Тэгээд өөр сонин сексийн яг түүх мөх фейл мэйл юу болов энэ одоо кексийн подкастаа хийгээгүй яар те. Бага фейл. Гэтэ би фейл сая ярьсан. Тэр лагер явдаг уу? Тий. Чи тэн дээр нэр бит хоёр яг нэг өдөр тэн дээр ашиглаж эхэлсэн те. Би ашиглахгүй ба шүү дээ. Үгүй. Тий. Ер нь бол залог би тэн дээр лөө эргүүлээд оруулсан. Би тэн дээр ерөөсөө ашиглаагүй удаж байсан. Тэгэнгүүт нь яг 6 сард гана би тэд бөөндөө байж байгаа. Бөөндөө байнгуудаа тэгээд тэндрээ сэргээгээ тэгээд октодын зураг харъя, хөвгүүдийн зураг харъя, залуучуудын зураг харъя гэж ер нь бол нээсэн. Тэгээд харж байгаа. Тэгээд манай залуу нэвчвт орсон доо гэж. Юу нэг фейл байгаа. Тэр нь юу вэ гэвэл нэг тэ ярьдаг л үгүй л мэдгүй байна. Дараа нэрээ. Дараа ярьчих. Гэтэ ер нь залуучуудад нэг сургамж өгмөр байна. Хэрвээ октод өчтдээ зөвхөн ингээд нүүрнийхээ зургийг тавьсан байгаа бол тэдэртээ битгий уулзаарай. Зөвхөн ингээд яг ингээд зөвхөн нүүрнийхээ ингээд бос биенийхээ хэсгийг харуулахгүй байгаа бол битгий уулз. За би чи ямар зураг тавьдаг лээ. Би нэг юу ястахгүй. 101 амар крашгаа ингээд юу яхад ингээд манаад гэхгүй юу. Нэг орой таарахгүй юу би тэгээд нэг газар суугаад байж байгаа. Цаашаа үргэлжлээд нэг газар сууцгаагаад тэгэл нөгөө крашгаа ингээл нөгөө краш маань ингээл гитар тоглоод дуулжруулаад тэгэл сэртэй байсан юм аа. Тэгэл би бүр отоол манаал тэг бас үргэлжлээд хамтдаа явчих юмсан гэж бадаал ингээл байгаа л исэн чинь өөр нэг охин ирээд аваа явцсан байхгүй юу. Тэгсэн чинь би бүр яалчгүй бас нэг өөр нэг хамтлагийн залуудтай үлдээд гэхгүй. Тэгээд яг тэрэн дээр нөгөө подкастын нөгөө манай нэг зочны ярьжсэн яриаг ярьсан байхгүй юу. Тэр нөгөө манай монгол ирчүүдийн 10 хүнээс 7 нь одоо ер нь бол чаддгаа. Одоо ам секс те эмэгтэй хүнд хийж өгч чаддаг матдаг гэх тэр талаар ярьжсэн байхгүй яг. Тэгээд санаасргүй байдлаар нэг краша манжгаад өөр хүнтэй нэг болцсон нэг тим фейл байгаа. Юу нэм юм штэ. Чи ингээд хүн ингээ манжижсэн чинь тэ хүний хүн чамааг ингээ манжижсэн байна. Би бас өөр нэг хүнд мануулсан. Тийм нэг тохиолдол бас гарсан. Тэгээд ер нь бол яг нөгөө би чинь баг нэг хүнд крашлахаараа нэг жоох удаан крашлаад идэг. Тэгээд тэр тал дээр ингээд крашлцсан тохиолдолд нэг өөр хүмүүстэй нэг уулзаад чаддаг байхгүй юу? Тэгээ яг санамсаргүй байдлаар ч юм уу нэг one night might эднэр тааруулт таарчдаг. Тэгээд тэрнээс биш нэг байнгын тогтмол уулзч мулзаал ч юм уу тэгээд идэх хүмүүнийх гарахгүй. Гаргаж чадахгүй. Тийм хүн гаргуул крашаал гаргана гэж үгээд. Тэгээ одоо харин тэр нөгөө баг нэг за сүүл нэг хүнд крашлсан баг жил болж байна. Жил тойрж байна. Гэтэ одоо үргэлжилсээр л байна уу? Ер нь дуусж байгаа. Тэгээд дуусах гад би бүр ингээд өөрт нь хэлж мэлээд би одоо дуусгах байгаа. Санаа зовлтго хоёулаа найзууд байна гэдэг. Одоохонд яг цэвэр яг тийм болчоогүй л байна л да. Жохон бодож мотсон марк юм. Гэтэ яг дуусчих واخ уу. Тий, тэрийг дуусгаар амар гой кексийн түүхүүд ярьж үгүй. За тэгэж. Тэгэхээр ер нь нэг юу байгаад байгаа юм. Чи бол одоо ингээд крашлдаг тий. Тэгээд бас ингээд бас амар гоё хүмүүст ер нь тэрийг крашлдаг. Тэгээд тэр ингээд тууштай байгаад байдаг. Миний хувьд юу анзаарчихсан бэ гэвэл би ингээд харилцаанд байна. Харилцаануудад байна. Ганц харилцаа биш, харилцаануудад байна. За. Тэг би угаасаа сингл. Тэг синглэрээ байх дуртай. Баймаар байгаа. Тэгэнгүүт нь 2-3 сар нэг мэдээж ингээд
харилцаанууд байхаар чинь нөгөө ингээ яриад байдаг шүү дээ. Эмэгтэй хүн одоо хурдан тасдаг гэд. Тэр үнэн юм уу? Үнэн шүү дээ. Ер нь тэгэл шууд таалагдахгүй үнтэйгээ нэг тийм харилцаанд байна гэж бол байхгүй. Мэдээж тийм. Тэг мэдээж ингээд таалагдсан. Тэг ингээд харилцаанд ингээд байнгут нэг бол амар ингээд улам л ингээд гүн рүүгээ орж ингээд тасаал хайрлал ч юм уу тэгээд яваад байна. Нэг бол үнэхээр таалагдахгүй ингээд салаал алга болно ч юм уу. Тийм л баг гэж бодож байна би хувьдаа. Тэгээд нөгөө тоор ингээд би биндээ таалагдсан ингээд харилцаанд ингээд цогтаа уулзаал ингээд байнгут улам л гүн рүү ингээд хайрлал ч юм уу дурлал идэх баг л та тасаал. Тэгээ тэр нь чамд жоохон хэцүү байдаг гэж юу? Тийм. Ягаад гоё гэж. Гоё хувд гоё. Гэхдээ нэг тийм юуны балсар шиг байж байгаа тэгэнгүүт нь сүлд нэг юу бодит нэр нөхөр шиг болчих гээд байдаг уу? Бодит байдал ирээд ирнэ штэ. Надаас сингл байх те уулзаад байх окей байдаг тэгэнгүүт нөгөө юм төлөвлөсөн байдаг ч юм уу те. Одоо нэг гэр бүл болдго юм билүү. Хүүхдтэй болдго юм уу тэгэнгүүт нь ингээл яг ингээл зөрөлцчдөг гэсэн үг байна штэ. Би ч гэсэн хувьдаа одоо ер нь бол яг нэг тийм гэр бүл мүл гэдэг юм ерөөсөө. Тэгээ чиний кейс чинь бас юу өөртөө те аль үшээ гэр бүл зохиогоод үтсэн. Тэгээ хоёр хүүхэд төрүүлж үтсэн хүүхдтэй байхыг ямар мэдж байгаа. Илүү одоо өөр төвшөнд байгаа байхгүй юу? Тийм. Тэгэхээр одоо тэр яг нөгөө чамтай яг адилхан бодолтой цуг ингэж явдаг хүн олох л ёстой бах тий. Хүмүүс үү? Тийм хүмүүс. Тийм харилцаанууд. Харин тэгтээ заримдаа өөрийгөө ойлгохоо болчдөг юм шиг санагддаг. Ингээд яг чи юу хүсэж байгаа юм гэдэг ингээд мэдгүй. Ингээд хин нэгэнтэй хамт баймаар байгаа ч юм шиг те. Эсвэл хин нэгэнтэй хамт баймааргүй зүгээр л ингээд хүмүүстэй харилцаатай байгаа л баймаар ч юм шиг. Ер нь ингээд дандаа л надад бол юм би өөрөө нөгөө Gemini болохоор тэр ч юм уу байнгын дандаа хоёр бодол ингэж яваад идэх байхгүй. Заримдаа ингээл нэг гоё нэг хүнтэй үерхмээр ч юм шиг санагдал тий. Тэгэл тэр нь байхгүй ангууд жоохон what the fuck гэж л тий. За эсвэл ингээл нэг гоё олон хүнтэй ингээд харилцаатай байгаа уулзаж малцаа ингээ явмаар ч юм шиг гэл. Тэнгуут заримдаа за зэтрээр ч яд ганцаараа баймаар ч юм шиг гэл. Тэгэл дандаа нэг тиймэрхүүл байдаг шүү дээ. Би ингээд 6 сард ингээд зуны дунд туснаар юу өөрийнхөө үднэс ямар өөрчлөлтүүд анзаарчихсан байг гэвэл би олон хүнтэй уулзмааргүй байна. Зүгээр нэг юу одоо намайг ойлгодог эсвэл одоо төсдөд үү сэтгэхүйтэй амьдралын юм аягтай хүмүүстэй цөөхөн гэдэг хүмүүстэй харилцаанд баймаар байна. Би олон хүнтэй ямааргүй байна. Шинэ хүмүүстэй танилцж болно. Гэхдээ одоо зүгээр нэг тийм цагийн гарт юм шиг тий. Би нэг үнэхээр завгүй байгаа. Тэгээд бас дүндээ ажил байгаа. Дээрс эрүүл мэндэд илүү их анхаарч эхэлсэн болохоор би хүмүүстэй танилцаад ингээд явах надад ямар ч тийм сонирхол байхгүй. Зүгээр нэг тийм тайван. Гэтэ нэг драмаагүй. Тий ер нь зам ер нь бол бит хоёроос их драматай байсан. Тэгээд ингээ хамтдаа ингээл суугаал тэр драмануудаа яриад ер нь бит хоёр чинь бас нэлээд драматсан. Би ч бас жоох охин шиг ч нэлээд драматсан. Инээдтэй юмнууд их болсон. Тэгээд би бас одоо ингээл ер нь яг залуучууд малуучуудтай уулзах ихээр бас зав мав ер нь жоохон хэцүү шттэ ингээл яг уулзсан ч гэдэг юм уу тиймэрхүү хүмүүс бол хальт байх нь байна. Огт байхгүй бол биш те тэгэл байх нь байна. Гэхдээ нөгөө нэгдүгээр цаг зав айгу хэцүү байдаг. Ягаад тэгэхээр бид нар ч амар давхар айгу олон юм ийл ингээл хувийн ажил, хүүхдүүд цэцэрлэг сургууль, комеди ингээл бах юмнууд гэж. Тэр цагаар би ч бас гадуур хонох ирэхгүй. Ягаад тэгэхээр хүүхдүүдэд харах ёстой учраас. Тийм болохоор ер нь уулзах цаг зав айгу ховор байдаг. Гэхдээ яг миний өөрт зүгээр нөгөө яг нэг тийм зарчим ч юм уу юу чинь тэр нь бол би чамд крашлсан бол чамайг яаж хийж байгаад хэдэн жил ч өнгөрсөн хамаагүй. Чи миний краш листэнд орсон бол уучлаарай. Юуны зөвлөлтийн нэг юуны эсвэл хятадын нэг нууц тагнуулга гэж байдаг. Тэгэл нэг 10 20 жил ингээл чимээгүй ингээл унтцсан байгаад байдаг. Тэгэнгүүт нэг тусгай хизээ нэгэн цагт ингээд үйл ажиллагаа явуулж. Хизээ нэгэн цагт гэдэг. Би бол тэрэндээ бол амар өөртөө ихтэй байд юм уу? Одоо ингээд за тэгээд хэдэн жил ч өнгөрсөн байсан ер нь тэгтэг бас дөөхөд байдгаа. Тийм байна. Тэгээ одоо
хавар ингээд болоод ер нь гадаа хүүтэн мүтэн болж гин тий. Тэгэнгүүт ингээд нэг тийм цаанаасаа нэг тийм халуун дулаан тийм юмнууд хаяас жоохон өгүүлж эхэлж байна. Тиймэрхүү байна. Би бол нэг юм төлөвлөсөн байгаа. Одоо эрэх хавар зүүн ч юм уу илүү хөдөө мөдөө ч юм уу зөв хотоос илүү тийм байгальтай илүү ойрхон бай гэж. Чиний нөгөө сториг би нөгөө чиний сториг үзэж байгаад би бас амар тэгэж вагонд сууж явмаар санагдсан. Ер нь бол ямар стори вүлээ? Чи нэг вагоны нэг стори хийсэн байсан юм аа. Би уг нь ингээд сая 7 сард нөгөө ээлж амралтын нэг хэд хоног үлдсэн байхаар нь юу явах гэжсэн аахгүй. Цэлэнг явах гэжсэн. Харин тийм. Гэтээ тэр тэгсэн чинь гар утсаа уулгаад талтаад тэгээд явж чадаагүй. Тэгээ би яг юм вагонд суугаад тэгээд нэг сэлэнг мэлэнг ч юм уу ороод тэгэл нэг ганц нэг хоног ингээ гоё ганцаараа сайхан чийлрээд тэг буцаад ирмээр байгаа байхгүй. Нэг яг нэг 5 тахсан бүтэн сая нэг оролцуулалч юм те. Тэгэж гоё бас нэг жоохон агаар магарт ямар байна. Тэгээ сая намар нөгөө яг ингээд навчнууд ундаг үеэр бас би богдуулмал руу ч юм уу нэг гоё модны навчснууд унтсан те. Тэгэж явмаар байсан. Гэтэ бас л чадсангүй л те. Би бас удахгүй хөдөө мөдөө гадаа явна. Тэ нас нэг чиний нөгөө юуны ажлууд чинь ер нь юу болж байгаа? Тархан мархан явах юм. Удахгүй явна. Удахгүй явна. Гэтэ юу нэг юм яри гэж бодлоо. Би чин юу саунд анхны тэг секс зандангаа тайлж ирсэн гэхдээ яг тэр нэг бие өвлөгчээсэн шүү дээ. Тэнгүүд нь саунд байлоо. Саунд байсан юм аа. Тэнгүүд нь одоо би зүгээр имчилгээний зорилгоор саунд руу ордог болсон. Зүгээр нэг хүмүүсээс одоо юу тэгээ одоо жоохон тийм ангижсрах гэж би чи одоо саунд оронгуудаа тэ нэг 10 минут цагаа тавингуудаа тэгэл нүдэн анаал тэгэл юу бяцлал хийгээл тэгэнгүүт нь та өнөөдөр энэ саунд орж одоо талархаж байна нөгөө нэг юм дотроо нэг үн бодоол тэгэл бүр усанд орж явахдаа за би одоо биенээсээ бүх тэгээ энэ хартай юмнуудаа гаргаж ийн гэж ингээ бодоол тэгэнгүүт өнөөдөр би яг ингээл подкаст нэг бодонгуудаа би чинь сауныг ямар өөрөөр ашиглаж ихсэн байна. Анх сауныг арай өөрөөр л ашигладаг байлаа юу. Би бас сая нөгөө сүүлд саун гэхдээ ажиллаагүй л байсан л да. Халуун биш нөгөө уур муур гараагүй. Зүгээр тэр өрөөг бол ашиглаж үтсэн гэхгүй. Энийг бас ярьж болохгүй хаа биш. Гэтэ тиймэрхүү хальт нэг тиймэрхүү төвхөд л байна да надад. Сауны химээс биш өөр аргаар сүлс гарсан байна. Тийм ээ. Тэгээд Keks podcast ер нь ингээд хэллээ. Тэгээд бит хоёр бас 100 яаж өнгөрүүлөө, сонин сайхан төвхөд юу вэ? Тэр талаараа та бүхэнтэй ер нь бол хуваалцлаа. Тэгээд зарим юмыг бол арай хит их юм ярьчлаа гэж боддог л доо. Би арай их юм ярьчуу, яачуу гэж бодоод байдаг. Тэгтээ зүгээр хоо. Тэгээд бит хоёр ямар ч байсан эхний дугаараа гоё зочингуу игээд өөрсдийнхөө сонин сайхнаар юу вэ? Тэгээд энэ подкаст маань 3 дахь удаа эхэлж байгаа шүү гэдгээ бас сонсогчтой өргөе гэж удаад өнөөдрийн дугаараа хийлээ. Тэгээд энэ хүрээд ер нь өндөрлөх үү? Тэгээ бит хоёр бас цаашдаа зарим дугааруудыг ерөнхийдөө зөвхөн хоёулахнаа хий гэсэн бодол байгаа. Тэгээ ер нь бол эхний дугааруудаа бас эхний дугаараа уйлаа ганцаараа хийжсэн. Тэгээд тим дугаарууд бас байх болно. За тэгээ ямар ч байсан эхний дугаар аль бие усаар ингээд эхэллээ. Ингээд 3 дугаар улирал эхэлсэн гэсэн үг. Тэгээд 7 хоног болгон тухтай сайхан дугааруудаа хүлээж үзцгээгээрээ. Тэгээ 2 дугаар дугаарын зочин маш их сонирхолтой зочин байгаад байгаа. Тэгээд тэг Halloween ордож байгаа. Тийм болохоор энэ бол тийм бас нэг юу өгөөш байх болно. За тэгээд дараагийн дугаараар уулзцгаая бүгдээрэнд нь хайртай шүү. Тэгээд хамгаалцгаагаараа өөрсдөө тэгээд өөрийгөө хайрлаарай. Тэгээ Keks podcast-ийн 3 дугаар үлрэл эхний дугаар байлаа. Тэгээд дараагийн дугаараар уулзцгаая. Баяртай. Bye.